Монголчуудын хэрэгэлдэг төгс буянтын зурхайн дагуу цагаан сар нь өвлийн туйл буюу хамгийн урт шөнөөс хойш сарны 2 бүтэн мөчлөгийн дараах анхны шинийн нэг юм. Харин Азийн бусад орнуудад хэрэглэж буй зурхайн дагуу хаврын тэргүүн сар нь 1-р сарын 20-оос 2-р сарын 20-ны хоорондох шинийн нэгэн тохиодог. Өөрөөр хэлбэл төгс буянтын болон шар зурхай жилийн эцэст илүү гарч буй 11 хоногийг хэрхэн нарны цаглбартаа уялдуулж байгаараа ялгаатай юм. Богд хаант Монгол улс 1911 онд тусгаар тогтнолоо зарлаж 8 дугаар богд Жавзан дам хотогт хаан ширээнд заларсан үеэс олноо өргөцсөний он тоолол төгс буянтын зурхаан ёсыг баримтлан гэж шийдвэрлсэн нь одоо бидний хэрэглэж буй цаг тооллын тогтолцоо бөгөөд цахар гэвш лувсан чүлтэм гэж хүн шинжилэн тэгэлжээ. Зарим их сурвалжид дурдсанаар монголчууд төгс буянтын зурхайг 11-р зуунаас хойш хэрэглэж байгаа аж. Өнөөдөр бидний хэрэглэж буй ойролцоогоор 30 хоног 12 сараас бүтсэн нийт 365 хоногтой цаглбар нь нар сарны хөдөлгөөнийг хослуулсан цаг тоолол юм. Гэвч олон улс орны үндэсний баяр, тэмдэглэлт өдрүүд сарны мөчлөгтэй уялдаатай байдаг учраас хаврын тэргүүн сарын шинийн нэгэн зэрэг өдрүүдийг нарийн тодорхойлох шаардлага үүсдэг. Жил бүр 11 хоног дутдаг тул сарны мөчлөгийг нарны цаглбарт тааруулахын тулд цагаан сарын шинийн нэгэн маань жил бүрийн өөр өдөр тохиодогч шинийн нэгний өдөр өмнөх жилийнхээс ойролцоогоор 11 эсвэл 19 хоногийн зайтай болдог. Цаг хугацааны хамгийн энгийн нэгж нь өдөр шөн солигдох мөчлөг буюу нэг өдөр. Дэлхийн тэнхилгээ нэг удаа бүтэн ирэх хугацааг нэг өдөр гих бөгөөд олон улсын нэгжийн системийн дагуу дунджаар 86400 секундтэй. Гэвч дэлхий өдөр бүр яг 86400 секундэд тэнхилгээ бүтэн иргэдэггүй тул зарим үед leap second буюу засварын секундыг хасах эсвэл нэмэх аргаар энэхүү зөрүүг арилгадаг. Хамгийн сүүлд энэхүү секундыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэмсэн байна. Дэлхийн нарыг нэг бүтэн тойрох хугацаа нь 1 жил бөгөөд ойролцоогоор 365 зууны 24 хоногийг зарцуулдаг. Иймд илүү гарсан 0 зууны 24 хоног буюу 5 цаг 49 минутыг зохицуулахын тулд дөрөвт хуваагдах жил бүрийг өндөр жил буюу илүү хоногтой жил болгож 100 хуваагдах жил бүр өндөр жилээ алгасан жирийн буюу 365 хоногтой. Харин 400 хуваагдах жил бүр өндөр жил байна гэж дүрм гаргажээ. Өнөөдөр бидний хэрэглэж байгаа 365 10,000-ны 2425 хоногтой цаглбар нь 1582 онд Ромын пап 13 дугаар Григори Юлийн тооллыг шинжлэн сайжруулсан Григоригийн тоолол юм. Гэвч дэлхий яг 365 хоног 5 цаг 49 минутад нарыг нэг удаа тойрдоггүй тул олон жилийн дараа бид энэхүү тоололд ч мөн шинжилэл хийх хэрэгтэй. Учир нь тус тооллын наривчлалаар 3030 жилд нэг хоногийн алдаа гарна гэсэн үг юм. Эртний соёл иргэншлүүдийн хэрэгжилж ирсэн бас нэг хэмжүүр нь сар. Монгол хэлний болон дэлхийн олон хэлэнд цаг хугацааны нэгж сар болон дэлхийн дагуу сар хоёр ижил үг байгаа нь эрт дээр үеэс хүн төрөлхтний түүхэнд сар ямар ач холбогдолтой байсныг харуулж байна. Сарны хорогдох, нэмэгдэх үйлчлэл харьцангуй тогтмол бөгөөд далайн төрлөخت нөлөөлдөг чанар нь сарыг олон соёл иргэншилд нэн шаардлагатай хэмжигдэхүүн болгоход нөлөөлжээ. Шин сар буюу сар хамгийн харанхуй байх үеэс эхлэн тэргэл сар ахин шин сар болох хүртэлх хугацааг сарны тооллын 1 сар гэж нэрлэдэг нь дунджаар 2953 өдөртэй. Тэг 153 өдөр гэж байхгүй тул зөвхөн сарны мөчлөг тулгуурлан бүтээсэн цаглбарт 1 сар нь 29 эсвэл 30 хоногтойч энэхүү цаглбарын дагуу 12 сарын дараа буюу 1 жилд 354 өдөр байна. Өөрөөр хэлбэл 1 жилд байх ёстой 365 хоногт 11 хоног дутуу юм.